Энэ араминтийг хүргэе. Та нартай Рики гэж зайнаас эмчилдэг, бясалгал хийдэг гэж одоо ямар утгатай барай вэ гэд асуугаад байсан хүмүүст би тайлбарлах гэдэг юм ном. Нийт тухай ярих гэдэг. Ирлээ. Одоо энэ номны тухай би цувралаад 1, 2, 3 дугаар лайв гэд ингээд яв. Блог гэдэг шиг. Чакрагийн тухай. Чакра мэднэ те. Чакра гэдэг чинь гэрлэн бүрхүүл гэсэн үг те. Рикийн тухай юунууд байна. Рики ба шашин тухай бас энэ дээр би уншаад ирээ. Рики дэлхийд даяар түгэнд дарахсаар байгаа бөгөөд Рикигээр хичээлдэг хүмүүс янз бүрийн шашин шүтлэгтэй байдаг. Рикийн суралцах дотор Христос, лал, бүр шүтлэггүй ч хүмүүс байдаг. Рики ямар нэг тодорхой шашинтай холбоогүй. Гэхдээ энэ Рики ба материал үзэл бодол төр суурилсан гэсэн үг биш. Үүнээс гадна Рики ихэнх тохиолдолд хүмүүсийг бурханд хүргэдэг. Шашинд итгэдэг хүмүүс Рикид ирж түүний гайхалтай итгэх чадварыг мэдэрснээр энэ нь энергийн гарлын талаар бодож эхэлдэг байна шүү дээ. Тэгээд надаас хүмүүс одоо бясалгал заах уу? За та нэг эмчилсэн хүн маань та миний дүү, миний эхнэрийг, миний ахыг, миний өвөөг, эмээг тэгээд өгөөч гэд ингээд надтай холбогддог байхгүй юу. Тэгэхээр би одоо нөгөө сурчлагаа хийгээд байх шаардлага байхгүй болчихж байгаа байхгүй юу. Ягаад нэг хүнээ эмчилж байгаа болохоор тий. Тэгээд нэг сурчлагаа хийгээд байх шаардлага. Одоо би энийг тэгээд страгаар нь яа. За энэ бол 1-р хэсэг шүү. За 1-р хэсэг гэдэг.